Тэнцэн хийсэн бичлэгээ эдэд хийж амжихгүй зэрэг одоо хийж байна. Одоо энэ дээр харагдаж байгаа бичлэгүүд болохоор 3 сарын өмнөх дүр зургууд харагдаж байгаа гэсэн үг. Би 5 сард ажилласаа гараад тэгээд гадагшаа 8 сард сургуульд явахаас учраас тэр хоорондоо жоохон зэ аваад өмнө нь хийж амждаг байсан зүйлүүдээ хийгээд бас комфорт зоноос жоохон гараа гэж бодоод тэгээд ууланд гарч эхэлсэн, теннис тоглож эхэлсэн. Сквош гэж байдаг шүү дээ. Одоо нэг хантаа тоглодог. Сквошоор нэг багсаа хичээлж үзээгүй сонирхолтой мөлий бүх бүхийг хөдөлдөг. Тэгээд бүх булчингууд ажилладаг болохоор ер нь хүн болгонд нэг хичээллээд хэсэг зур бие хөгжүүлээд үзэхэд бол их зүгээр санагдсан. Тэгээд бас нэлээд тоглолтод үзсэн. Өмнө нь ростроор ажилладаг байсан болохоор энэ зав чөлөөний гардаг байсан. Тэгээд надтай авдар Royal Heartache-ийн тоглолт үзсэн амар гоё байсан. Тэр билет нэрээс олдохгүй. Тэр баг цаг магийн өмнө алсан баха. Онлайнаар бүх билет зарагдаад дууссан. Айгуу гоё байсан. Тэгээ Улаанбаатар зочдлын өргөтгөл хийгдээд Улаанбаатар концерт хоол гээд зочдод дотроо юм гомзаалтай болсон юм билээ. Тэгээ төгчүүлэлт нь амар гоё болсон байсан. Тэгээд бүх түнүүд амар сэтгэлд хүрсэн. Тэгээд нөгөө гол дууч нь болохоор өөрийнхөө сториг бас ярьж өгөөд тэгээд бүгдээрээ л айгуу тийм emotional үзсэн. Тэгээд яана энэ газар нэрийг мартсан ба шүү дээ. Ингээ сүүлдээ тэгэхээр яг ийм зүйл болдго юм биш шүү. Энэ нөгөө Buddha Vista дотор байдаг нэг coffee place байхгүй юу? Тэгээд дотор талынхаа тогтолт нь айгүй хөөрхөн. Тэгээд цайнууд нь айгүй гоё сонголттой юм байлаа. Гэхдээ яг хаа dessert гэдэг ч юм уу мэдэж уух юм жоохон одоо цайнаас бусдаар бол нэг их зүйл бол байхгүй. Тэгээд гадагшаа харах байдал нь бол айгүй гоё. Тэгээд зураг авахд ч юм айгүй гоё юм байлаа. Тэгээд энэ өдөр бит хоёр саяны Buddha Vista руу орчоод хүүхдийн зуруу ирээд тэгээд фонтаны хажуудлын нөгөө очоод очиж хоол идсэн. Тэгээд зонжонгаа пилатест явсан амар гоё байсан. Тэгээд пилатест явснараа би бүх одоо булчин ажиллахаас гадна нөгөө core аягүй сайн үүчтэй юм байлээ. Тэгээд одоо ч гэсэн би ямар гэрээд пилатес аягүй сайн хийж байгаа. За тэгээд Fat Cat бас хэд очсон. Fat Cat айгүй хөөрх юм бэл өмнө нь би яг ажилдаа хахад үнэхээр амждаг байсан. Зав гардаг байсан. Тэгээд зав гарсан гэсэн ядарчдаг. Тэгээд Fat Cat Josie-гийн тоглолтыг үзсэн. Амьдарын сонсохоор айгүй тийм хүчтэй болоотой охин санагдсан. Дууных нь өгнүүд бас айгүй гоё. Тэгээд бас шинэ дуунуудаа танилцуулаад яг анх яаж өгнүүдээ бичижсэн гэдгүүдээ бас ярилцаад айгүй гоё байсан. Энэ манай пилатсын танхим харагдаж байна. Хаяад юм TRX гэдэг юутай strapтай тасалууд хийдэг. Хаяадад хөрөмжн дээр хийдэг. Тэгэл энэ зүүн ямар ч байсан пилатест явж эхэлснээрээ би айгүй гоё хөгжүүлж чадсан юм шиг санагдаад байгаа. Тэндээс цаашаа бол би нөгөө өмнө нь йог хийдэг байсан. Одоо йога хийж чадахгүй пилатес л хийдэг болсон байлээ. Таад санаж байвал 6 сард нөгөө зас орсон шүү дээ. Тэр өдрийн бичлэг харагдаж байна. Энэ застай өдөр бүр нэрээ зогсоол болтохгүй зам төвчрээд бөө юм болж бит хоёр контент дээр ирсэн. Контент гэдэг ихтлүүрээс жоохон хойшоо явж байгаа гэдэг айгүй өргөн кафе гэм лээ. Тэгээд би бас нэг найзтайгаа хоолны ревю хийдэг. Тэгээд тэр хоолны ревюг хийх гээд энэ газар ирчихсэн байсан байна. Хоол нөгөө нэг илүү орооны хоол руу төвлөрсөн юм шиг л. Тэгээд өдөртөө болохоор нэг тухайн сонголттой ланч меню гардаг. Тэгээд энэ өдөр айгүй застай байсан болохоор дулаацаад тэгээд бас нэг жоохон тайван байх хэрэгтэй юм шиг санагдаад Евро Encanto руу ирсэн. Тэгээд Encanto-гийн спа нь бас хөөрхөн л юм байна. Тэгээд спа тэгээд бариулдаг хэсэг тэгээд тийм хүчилтөрөгч өрөө, давсны өрөө гэл нөгөө ер нь бол түгээмэл байдаг шүү дээ. Нөгөө газар чи өгдөг лээ. Тэгээд соёл wellness байдаг. Өрөөнөдтэй их тустай юм байлаа. Гэтэ илүү цэвэрхэн санагдсан надад л арай цөөхөн үнэтэй. Тэгээд ариутгал нь сайн, цэвэрхэн, хамаагүй цэгцтэй юм шиг санагдсан. Соёл дээр болохоор яхаа гоё л та. Гэтэ айгүй олон үнэтэй. Надад бол жоохон тохгүй байгаад идэгин. За тэгээд дараа хэд хоногийн дарааны ил бичлэг харагдаж байна да. Нөгөө Foya гэдэг кафе байдаг. Romana Residence дотор байдаг хаа. Ийм бэлэг дурсгалын зөвлөд байдаг. Айгүй гоё тийм урлагийн уран зургийн номнууд зардаг. Тэгээд бас постэр, greeting card гэдэг гоё цуглуулгын айтемууд зархаас гадна ингэ цэцэг болгож болдог. Тэгээд эднийх уух зөвлөд гардаг. Дар сууж болдог. Тэгээд кофеин гуух юм гээд зөндөө олон гоё юмнууд байт юм лээ. За тэгээ бас нэг өдөр л юм шиг энэ нөгөө хамаг юмнуудаа нэг дор хийсэн болохоор харагдаад энэ cozy хоол идчихэд дараа нь боулинг тоглосон.
Тэгээд би нөгөө гарандаа хүч арай сул байхгүй юу. Тэгэд энэ боолинг тоглоход ягаад чинь тохироод байдгийн бэлээ. За тэгээд хүүхдийн 100 маань харагдаж байна. Одоо ингээд харсан чинь бас хотоо санаж шүү. Замбраагүй ч гэсэн бас юмнууд нь ингээд ойрхон өссөн зүйлээ гараад алхаж яваад идчихэн. Тэгээд дэлгэрүүд нь ойрхон сайхан жүжигтэй. Энэ болохоор Sebster гэдэг юуны Маннесс жоохон зүүн тишээ байдаг. Газар Чажин суйтын яг хажууд талд байдаг. Тэгээд энийхийг гоё гэд харна орж үзсэн. Яг зураг авахд бол аюу гоё юм билээ. Тэгээд идэж явах юмуд болохоор энгийн. Тэгээд баг зэрэг хуурай санагдсан. Уух зүйлүүд нь бол аюу гоё. Тэгээд парк дээр очиж үзсэн. Манай хуучин ажлын газрын хөрөнгө оруулалттайгаар ер нь бол тогтчлоод нь хийгдсэн. Одоо хүмүүс Рио парк гэж нэрлэдэг байгаа юм билээ. Тэнто группийн дэмжлэгтэйгээр бүтээгээд гаднаа биччихсэн. Монголд бол анхны цэцэрлэг түрээлэн гэж бол хэлж болохоор маш том бүтээн байгуулалт болсон санагдсан л та. Яг цэцэрлэг түрээлэн байдаг гэсэн цэцэрлэг түрээлэн чинь яг нэг тийм цэцэрлэгжүүлэлт багтаа шүү дээ. Илүү одоо тийм конкрет талбай ихтэй гоё зэлүүд ч гэсэн. Одоо яг ийм гоё хүчил төрөгч авахаар тэгэл өвсөн дээр суугаад гоё пикник хийхээр ч юм уу ингээд найзуудтайгаа гэрийнхэнтэйгээ качап хийх газар Монголд бол маш цөөхөн байдаг. Тэгээд энэ парк бол айгүй хөөрхөн болсон санагдсан. Яг бусад орнуудын парктай харьцуулбал тийм нүсэр том бол биш л юм билээ. Гэхдээ олон монголчууд өөрсдөө гоё ингээд цэвэрхэн авч яваад хогийн саунд нэгээд явчвал тэгэл удаан гоё ийм цэвэрхэн ногоонороо байх байх гэж бодож байна. Их том ажил хийсэн бэлээ. Тэгээд энэ хүүхдэд тоглоомын талбайнууд нь аягүй өөрхөн надад тийм асартай хэсэг аягүй гоё санагдсан. Нөгөө хиймэл нууртай. Очиж үзсэн хүмүүс нь л мэдчихэж байгаа бах тий. Өвөл аягүй гоё болох бах та гэсэн төсөл бол надад байгаа. Яг Christmas үеэр ч юм уу шинэ жилийн үеэр ингээд энэ моднуудаа чимэглээд явбал аягүй гоё болох бах. За ингээд наадам болчих байна. Яана хошраарсан ч амар улсч шүү дээ. Би одоо 9 сард Атлантад бичиж сууж байгаа байхгүй юу. Тэгээд сүүлд наадмаар эжент очиод катан тоглоод тэгээд хоошоор идээд суужсэн фоточод харагдчихэв. Сайхан байжээ. Тэгээд нөө ийшээ ирэх юм надад бэлдээд хүмүүст бас багсаа бэлэг бэлдээ гэж бодоод нэлээ явсан сүнэрний дэлгүүрээр соолддгоо дэлгүүрийн дээрээс очиод нэг greeting card тэгээд арай цэрхэн нөгөө нэг coaster өөрчилөө Монголын ном энэ авсан. Тэгээд Улаанбаатар кофе шоп орсон юм шиг байна. Яна эртхэн бичлэгээ хийхгүй л ийм зүйл болдго юм биш үү? Энэ өдөр уух зүйл авах гээд тийшээ орж ирсэн. Тэгээд эднийх нөгөө сүүгээ сонгож болдог болохоор ямар нэг лактозны аллергитэй хүмүүст аюу зохимжтой soy milk, almond milk энэ төр гардаг. Тэгээд бас нөгөө нэг хэмжээстэй боол смути боолнууд бас хийдэг. Тэгээд энэ өдөр битүүрэндээс юу авсан? Iced matcha latte тэгээд халуун matcha latte аваад тэгээд гадаа сууж ийн. Одоо Монголд аягүй хөтөн болсон юм шиг үлээ. Энэ үед бол бүр амар халуун байсан. Гэхдээ мэдээж манай монголчин гоё сэрүүхэн, зөөлхөн, хөтөн салхитай тийм. Бид нар салхийг бол өстой амар санаж байна. Тэгээд дахиж бахан алхаж агаад явах юмудаа бэлдээд тэгээд T-bone ороод bubble tea авсан. Би бол bubble tea нуудгүй тэгээд найзтайгаа явж исэн болохоор за яах үзээд талтай гэж бодод сахаргүй bubble tea авсан. Сахаргүй өстой муухан байлээ. Тэгэхээр ер нь бол чихэрлэг зүйл уух туртай хүмүүс л тэр чихэртэг аваад энэ гоё латте мате bubble tea уумар юм билээ. За тэгээд юунаас фонтанаар ингээд амжиж алхаж агаад энэ газрын би нэрийг хараагүй. Доошоо ордог Sakura Bakery хажууд байлуу. Sakura Cafe гэдэг лөө. Тэр хавьд нэг юм жижигхэн доошоо ордог юм жижиг дэлгүүр байсан. Бэлэг дурсгалын зөвлөд гардаг. Тэгээд тийм янз бүрийн gift souvenirүүд байдаг аягүй. За тэгээ явахаас өмнө туйрах орчод явъя гэж бодоод туйрах спа дээр очсон байгаа. Өмнө нь би ажиллаж байхдаа эднэд амралт толгоноор ирдэг байсан. Тэгээ нэг нийтдээ 3 цагийн бүтэн спа үйлчилгээ авахгүй юу. Тэгээд энэ даста бан твтээд бүтэн биеийн гуйжуулалт явагдаад саунд суугаад тэгээд барай хийгээд бас усны тэжээлийн маск тэгээд жижигхэн гоо сайхны үйлчилгээ ороод ингээд бүтэн 3 цагийн үйл ажиллагаа болдог. Надад бол ер нь өмнө нь орж исэн газруудаас хамгийн дайггүй газар санагдаад идэв. Зя тэгээд явахаас өмнөөс жоохон fun bay гэж бодоод орон
Сүү гэдэг баха тий. Тийшээ орж удсан. Яна нэрийг марччихсан сүү баха. Зүгээр л юм билээ. Тэгээд яг хаа нэг амар сонирхолтой бас байгаагүй, зүгээр уух юмнууд нь гоё санагдсан. Тэгээд дараа нь тэрэлж явсан нэрээ. Найзтайгаа автор тэрэлж яваад тэгээд тэрэлчэд ийм нөгөө нэг мотор байк унуулдаг, ATV унуулдаг, тэгээд морь унж болдог, номсом хардаг ийм зохицуулт үйлчилгээтэй айлын компани байт юм байлээ. Тэгээд хиймээр байгаа зүйлүүдэд цагаар нь сонгочдөг. Тэгээд өнөөдөр нөгөө нэг шавар тунах зорилттой баги гэж байдаг штэ. ATV-нээс жоохон том механик үйлдэлтэй. Тэгээд машинаар нэлээ явсан. Айгу адреналин хөдлөгдөм билээ. Надад л айгу гоё байсан. Тэгээд үйлслүүд нь айгу энгийн. Гэхдээ нэг аимшигтай зүйл нь бол ерөөсөө суудлын бус байхгүй, хаалга малга байхгүй. Одоо би энэ дунаад явж байгаа гэдэг чинь битэр ээлжлээд нэг цаг унсан. Сайгүй зовоотойсэн. Тэгээд өдөр бороо орцсон. Амар хөтөн шавартай байсан. Тэгээ номсон бас нэг хэсэг харуулж үзсэн. Номсон би багтаал нэг харуулж үзчихсэн. Тэгээ Тайванд байлаа. Тайванд бас юм номсон харуулдаг газар байт юм лээ. Тэгээд энд бас нэг номсон харуулад тэгээд морь унаад явсан. Аюу хөрхөн номхон морьд байсан. Одоо санахад бол тэгээ нөгөө сүүлийн нэг 4-5 жил морь унааг болохоор жоохон бие бариад байсан л та. Тэгээд дараа эргээд Монголд очихороо сайхан унах гэж бодсон. Тэгээд яг явах юм өнөхөн баха. Өмнөх өдөрчлөө Фатка дахиж орсон. Тэгээд тэнд ийм jazz club тавуулж байсан. Тэгээд Girls Night хийгээд Фаткад ороод бас гоё хоолмол идээд явсан. Одоо ч найзгаа амар санаж байна. Хотооч бас их санаж байна. Бас караоке гэсэн юм шүү дээ. Яна орцсон шүү дээ. За тэгээд би явж байв. Өглөө манай найз намайг ирж авсан. Тэгээд өөрөөр дөрөв гэж хахад ирээд тэгээд шүнжэнгөө унтаагүй тоор тэгээд аваад ирсэн амар өрхөн. Тэгээд яг болох гэж байсан шүү дээ. Нисгтэр очиод цог идээд. Тэгээд би энэсээ цаашаа яваад нарийнтайгаар тараад Шикаго явсан. Шикагод манай өвөө минь байдаг. Шикагод хэсэг байж аваад Теннесси, Висконсиноор аялаад тэгээд Атлантад очиод сургуультай орохороо. Тэгээд анхаарал хандуулсан баярлалаа. Тэгээд цаашдаа би бас гоё влог хийх гэж байна. Баярлалаа.